Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцано эрхэм мандаа сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогчдоо бүхэндээ ажлын өдрүүдийн даваа, лавг, баасан гариг бүрийн их үдэ 14 цагаас учрах цай хугацаар утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээрээ зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэнгийн учрах тавилан 2 дугаар дэвтрийг та бүхэндээ аль бие усны зөвшөөрөлтөөр хэсэгчлэн хүргэж байгаа. Ингээд учрах тавилан 2 дугаар дэвтрийн 10 дугаар хэсгийг яг одоо эфирээс шууд хүргэе. Хамтдаа байгаарай. Зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэн. Учрах тавилан 2 дугаар дэвтэр 10 дугаар хэсэг. Төгөлдөр Монголдо ирснээс хойш би энэ эрс сайжруулаа. Ээж аав хоёр нь хүүгээ эмчлэхийн тулд Бадсамбар сумын нутаг дах Баянгол амралтын хажууханд байрлах саахан аршааныг бараатан зусч байлаа. Нутаг усандаа ирээд тэрөө ээж автагаа уулзаж сэтгэл тэнийсэн үү? Аршаан ус сайхан зогсон уу? Ямар тач өвдөх зөгөөрлөх зүйлгүй хөнгөн шингэн аятаахан байлаа. Халиуна нутагтаа ирснийх том хүү учралтайгаа уулзах тэднийхээр нэг ороод гарах санаа байсан ч аргавын олохгүй явсаар нилээд хэд онлоо. Ихэвчлэн учрал Америкт очиж түүнтэй золгочдог байсан болохоор халиуна тэр бүр урд нь гэрт нэрж байсангүй. Харин одоо хүүтэйгээ дахин уулзах талмаар Тэмүүлэн жаргал хоёрын ч амар мэндийг ирэх бодолтой байлаа. Учрал ойрд түүнтэй холбогдоогүй болохоор намар болох хурим найрын талаарч дуулаагүй байсан. Тэмүүлэнгийнх тэрэлжид байгаа гэж сонсоод ойр зургийн бэлэгсэлт бэлдээд тэднийхийг зорилоо. Харин Сэлмэг Тэмүүлэн хоёрыг айл саахалт гэдгийг мэдээгүй явсан юм. Америкаас дөнгөж ирээд удаагүй хүнд унаад тэрэгч гэж байсангүй. Аавынхаа ахын хүүхдийг тэрэлж рүү төхүүлээд өгөөч гэж гойлаа. Манай ажлын залуугийн аавынх нь яг таны очих гээд байгаа газар амралтын газар байдаг юм. Дүн таныг оройхон очиод авъя. Харин та өдөр тэр хүмүүсийн унаагаар явчихдаг уу? Гэхдээ нь ажилтай хүн цаад болоод яах вэ гэж бодсон халиуна. Тэгээ миний дөө. Ингэсээр холбоо барьж гисэн хүнтэй хамт та. Явхаар шийдлээ. Үеэлдүүтэйгээ хамт ажил дээр нь ирсэн тэрээр үүдэнд нь дөхөн буулаа. Хажуунаас нь харахад сахал ус нь ургасан хижээлдүү насны ир цааш харан машиныхаа цонхыг арчиж зогсно. Санчир Сэлмэг ахаа. Энэ манай аав эгчийг та төхүүлээд өгчгөөч. Танаа тийшээ айлд очих юм гэсэн. Орой дүүн очиод авчих юм. Ингэхэд халиуна Сэлмэг ихтэн цочих шиг болж юу илээ гэж бодож амжаагүй байтал нөгөө хүн түн рүү эргэж хараад гайхсандан хөшөж орхилоо. Олон жилийн өмнө эмнэлэг таарснаас хойш дахиж уулзаагүй залуу цагийн амрагууд тэргүүнд нь буурал сор сууж насны нар хивээсэн үедээ иргэн учрах нь инэ. Сүүлийн үед ойрын юм харахтаа тааруу болсон. Гэн мо хоёр нүд зөвл таньсан байгаа та.
Ингэж цэлмэг эргэлзэнгүй бодоод "Гүй эн чинь одоо халуунаа юу да?" гэж гайхаж ядан асуухт нь цэлмэг ямар амархан хөгшрөө вэ? Гүй хүн ер нь үтлэн гэдэг муухай юм аа. Хичнээн сайхан залуу байлаа. Зөвхөн унчаад хоёр шанааных нь арьс сулраад зэрэгс харвал бүр танихааргүй болчих. Харин хамар нь яг хിവэрэ байна. Манай уучралч бас аавыгаа дуурайхад нас ахихаараа нэг иймэрхүү хүн болох байхаа та. Би ч бас ялгаагүй те. Хүн хилэлтгүй өдөр ирэх тусам үрчлээ нэмэгдээд хэрэг алах. Гэхдээ энд ирэхээрээ үеийн авгаачуудаасаа арай л залуу харагдаад байгаа юм да. Ингэж өөрийгөө дөвөөлхөн бодоод хүзүүндээ зүүсэн алчуураа баг зэрэг сулалснаа түүн рүү дөхөж ирлээ. Сайн уу цэлмэг минь? Ямар сонин хүн бэ? Би энэ сайн уу? Сайн байна уу? Чи чинь харин ямар сонин хүн бэ? Тэр холын хүн зүү зэрэглэн шиг гинэд гарч ирээд бүр цочлоо штэ. Хизээрээ хөө. Ирээд нилээд тонж байна. Тэмүүлэнгийнхээр орж хүүгийнхээ сургийг сонсъё. Жаргал тэр хоёрын амар мэндийг мэдье гэж бодоод явж байлаа. Гэтэл чамтай даарчлаа. Гүй тэмүүлэн манайх хоёр чинь айл аймаг шүү лээ. Мэдээгүй хэрэггүй. Өө тийм үү. Мэдээгүй. Тэр хол байгаа хүн чинь юугаа мэдэх вэ? Үеэл дүг хүргээд өгчих гэсэн чинь надтай хамт ажилладаг залуугийн аавынх нь таны очих газар байгаад гэр нь байдг юм гээд тэр хүнтэй хамт явчих гээ гуйгаад байсан. Би зүг ойлгосон бол тэр хүн нь чи болж таарч ах шиг байна. Санчиргүй юу? Энэ хүү танаа хамаатан байсан юм уу? Чингүү маань энэ компанид ажилд ороод удаагүй байхаа. Өнөөдөр аав ирээд жаалж уул юм аваад яв. Би хүргэж өгч амжихгүй нэгээд. Тэгэхээр н хүүтэйгээ уулзчаад явах санаатай зогсож байлаа. Гүй чи биднэрээ уулзаж учрах тавилантай л хүмүүс юм шиг байна да. Гүй энд ингэж таарч байдаг. Алуу машин цуугаач хөө. Ингээд алуунаад хаалгыг нь онгоолгож өглөө. Тэд олон жил уулзаагүй хэлэх үү. Зам зуураа ам хуурайгүй элдвийг ярьж хөрсөөр явна. Чи ихэд хүүтэйгээ уулзаж байна уу? Уулзалгүй яхав дээ. Тэмүүлэнгийнх манай хажууд байдаг болохоор байнга л орж гарч байдаг юм. Учир нь надтай их адилхан. Бүр тэгхээс тэгэх гэсэн шиг дуурайсан гэдэг баялаа. Харин ингэж хэлэхдээ олон жилийн өмнөх явдлыг сонсон бололтой халуунагийн хоолоо зангираад ирлээ. Чивэд хоёрт хоёулахнаа уулзах боломж байсан биш үү? Би чамаас уучлалт гуйхсан гэж насаараа л бодож явлаа. Одоо ч оройтсон биз дээ. Гэхдээ дахиж ийм боломж олдооч үгүй ч. Халуунаа минь. Намайг уучлаарай. Өнгөрсөн бүхэнд би л буруутай. Сэтгэлийг чинь шархлуулж хүний нутаг руу нэлэх хүүхдтэй ч нүдэж өгөөд дахин уулзаж учирч чадаагүй юм. Харин осолд орж бие минь муу байхад чамайг ирнэ гэж ёстой зүудлээч үгүй. Учир нь та хоёрыг хараад би хязгааргүй ихээр баярлсан. Миний энэ олон жил өөрийгөө буруутгаж явсан сэтгэлийн шархыг минь чи минь яаж мэдэх вүлээ дээ. Гэхдээ дөрөвнээс хойш халуунагийн цээжийг нөмөрчгөөд байсан хар бараан үйлс юугүй цагилгаан цаглан аадар бороо болон цутгах мэт 30 жил хадгалсан гомдол төнөрхлийн нулимс ингэр юуг нь норгосоор сад тавин урслаа.
Амьдрал чи биднийг ямархан чимээр уулзуулж хичнээн шигүү саад бэрхшээлтэй ойн цорхонд орхисон билээ. Нарны баримжаа алдаж төөрч бүдлэн явахдаа насных нь ганц л байдгийг ухаарсан. Гэсэн ч эргэж хизээч уулзахгүй. Тэр жимийн голд илэгдэж хизээч балрахгүй. Үргэлжлэлийг минь үлдээсэн. Тэр бол учран зулгахын ерөөл дуудах уухан өрмөн билээ. Халиуна инхүү бодох зураа машины цонхоор гадаг ширтэн нулимсаа чимээгүйхэн арчиж. Бид залуу байсан. Чиний буруу гэж юу байх вэ? Ханийчлээ гомдоо надаас болж амьдралаа алдаагүй чиний ухааныг би сүлд ойлгосон. Ойлгосон тэр л үеэсээ хэдийн чамайг уучлсан. Баярлалаа чамдаа. Одоо өнгөрснийг яриад яах вэ? Хүүгээл чадах чинийгээрээ харж хандаж явдах юм шүү. Ингэж л бодох юм. Миний хүү азтай. Сайн эцэг ихийн гар дарууссан. Удахгүй хурмаа их гэж байгааг нь чимээн дуулсан уу? Гэхдээ энэ мэдээг анх удаа л цэлэмгийн амнаас сонссон. Болоод ч тэр гайхаж баярлсан халиуна. Тийм үү? Хизээд ирвэ гэж дуу алтлаа. Гэхдээ ямар сайхан хэрэг вэ? Одоо л харин Тэмүүлэн жаргал хоёртой уулзаж энэ талаар бүр сонсон юм ээ. Учралтаа ярьсан ч энэ талаар дуулгаагүй. Уулзаж байгаад хэлье гэж бодсон байх. Ээж би нэг санамтай гэд байсан. Бэрэ харвахөө. Харсан. Нүдэн дулаахан сайхан л усгүй байлээ. Саяхан аавынхаараа эрэхтэй манайхаар урсан юм. Ихнэр болох усгүй нь имчгэлсэн баха. Хүүгийнхээ хөрмөн зариулаад надад бас бодож төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ цэлмэг учралдаа ийхүү санаа тавьж байгаад нь халиунаад сайхан санагдаж түүн рүү харан нэмсгэлэхэд цэлмэг түүний гарыг зөөлхөн атгалаа. Нэгэнтэй хайрлан дурлалцаж явсан ч нэг гэрт орж хамтдаа амьдрах боломжгүй байсан тэд мах цусны тасархаа их үрийн хүн холбоогоор насан туршдаа гагнагдсан гэдгээ хизээнээс илүү мэдрэх шиг санагдлаа. Халиуна танаа охин Анууч аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж явааг хараад та хідээрээ бахархаж л суулаа. Харин тийм ээ. Охин сансрын нисэгч болоод бид ч бас магна хагартлаа баярлаад сайхан л байна. Өр хүүхдүүд сайн сайхан явах нь эцэг их болсон бидний жаргал юм да. Тэрч тийм шүү. Гэнхэд төгөлдөр ирсэн юм. Би энэ яаж вэ? Сайн биз дээ. Ирсэн. Нутагтаа ирнэ гэж гэгэлзээд сууж чадахгүй байсан хүн аав ээжтэй ирээд сэтгэл намар сайхан л байх шиг байна. Тэгэндээ олон жил хүний нутагт амьдрахаар их орон ичи яваал гэдэг юм байна л. Би ч нэг хэсэг биеэ эмчлүүлэх гэж Солонгос руу ирж очдөг байсан. Тайван амгалан хөгжилтэй газарч хэлээ. Их орныг минь яаж үүсэх вүлээ? Та хоёр ч тэнд олон жил боллоо дөө. Анх чамайг онгоцны буудал дээр гаргаж өгч байхад чи юу буцаад ирэх юм яриад л байсан. Чамаага тэр чигээр нь алсын Америкт алдаж байгаагаа даанч мэдээгүй те. Ингээд инэхтэн чийл маринд нь мордуулж өгсөн доо гэж хэлээд халиунаач бас инээд алтлаа. Ингээд чи эзэний юм гялалцуур сэргэлэн байсан. Яг л хിവэрэ байх шүү. Өдөлдөггүй хүн гэж чамайг л хэлэх юм байна. Хэмээн цэлмэг залуугийнх шиг айлгуудах янзтай инээд алдахт нь. За тэр чи юм бэ? Өдөлдөггүй хүн гэж хаа байсан гэж яриад тас намжирлаа. Тэд ингэж өнгөрснөө дурсан.
гониг баяраа хуваалцсан явсаар тэрэлжрүүд өгөж ирснээ саялан зарлаа. Үргэлжлэл бий. Зохиолч Хишиг нэмийн Дулам Суран. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул. Компьютер графикч Синтава. Өгүүлэгч Хосвир. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлж Хишиг нэмийн Дулам Сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1, 2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 99 86 10 86 99 86 50 80 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Сонсогч та өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарч